За сайн байна уу бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. Тэгээд ерөнхийдөө бол тэр нэг ярилцсанараа тоогооч ухаан гэдэг пэйж үзэн дээрээ дахиад нэг бичлэг оруулж байгаа. Тэгээд бичлэгээр бол энэ 7 хоногт яг пэйжэн дээр байгаа нийт хүмүүстэй бүхэн сүши жинсний сүши. Ягаад гэвэл тэр доор гар доорх материалаараа одоо ерөнхийдөө энэ чинь ингээд үзэлцэн ч юм уу те ингээл алин байна тийм үү. Тэнгүүд нь нэг юм асууя л дээ. За. Одоо яг нүгээр юу гэж байгаа вэ? Тайлбарлал гэвэл харин гар доорх материалаараа хүүхдүүдтэй эсвэл бол гэр бүлтэй хамгийн хүүхдүүд нөгөө нэг будаатай ингээл жинс үеийг хүүхдүүд дуртай байдаг. Гэтэ яг бас нэг амтрахын идийг бол арай нэг юм дутагдаад байдаг шүү дээ тийм. Тэн дээр бол жимсний сүши хийж өгье. Бас нэг рол хийж өгье тийм. Яг бол бас нэг монголчуудтай бас нэг юм байдаг шүү гэдэг юм бас нэг тайлбарч өгөх хэрэгтэй байх гэж үзсэн. Яг бол тоож юм өгдөг. Миний алаас санагдаад байгаа үзэн байна гэдэг шарт тас байна тийм. Энэ одоо сүшийн яг ямар нөлөө үзүүлж байна? Эсвэл одоо өөрөө ч ярьж байгаа нэг гэрийн нөхцөл байгаа материаланда яг Монгол аргыг хослуулж хийх гэдэг байна уу? Тийм. Ерөнхийдөө бол бид нар нөгөө нэг одоо ингээл яг юм шүү дээ. Айгу амархан. Бид нар ингээд үзэмтэй гэрээс нь дуртай. Би дуртай. Шар тостой тийм. Гэрээс дөнгөд нь чи ч гэсэн бас гэртээ яг нэг гэрээс хийгээд идэх гоё шүү дээ. Дөнгөд нь сүйдээ будаа хийгээд идэхэд бас гоё. Тэнгүүдлээ хажууд нь бид нөгөө нэг би бас нэг хүрэн манжингийн нөгөөд нэг яриад байдаг хүрэн манжингийн соос. Тэрүүгээрээ бас нэг будаатай хөлөөр рол хийж үзье. Тэгээд бас нэг хүүхдүүдэд таарсан мөнгөний нэг хөргөцсөн тийм. Илүү бас нэг гоё хамттай. Тэнгүүл энэ чинь бас өөрөө битмэн шүү. Тэгшээ би одоо ерөөсөө бодож байгаа юм байна л да. Зүгээр ингэ үзэнтэй будаа хийдэг. Тэгэхээр рол маягаар хийж ирэхээр арай өвөрмөц санагдаад байгаа байхгүй юу? Тийм болохоор л та нартай хүргэж гэж бодож байгаа байхгүй юу? Тэгэхээр хамтдаа бас нэг алимаар нэг сүши хийгээд те хүүхдүүдтэй өгөх. Бас нэг хүндтэй зочдтой барихад маш хялбар байхгүй. Тэгэхээр хялбар болохоор энийг хийж үзүүлье. Тэгэхээр гэрээ эзэгтэй нэр мань та нар одоо ингэ сайн хараад бичээд ингээд хийгээд сураад хайртай хань одоо юу гэдэг тэрийг дайлах нь байна. Хүүхдүүдээ яаж зөв. Маш хялбар юм юу гэхээр гар доорх материалаар бид нар гэрт бүгдэнд нь л удаа байгаа. Бүгдэнд нь л гараад нэг хэдэн жимс авахд бол ямар ч асуудал авахгүй авчихна. Тэнгүүд нь молкотой хийгээд зураад сүшигээ яаж бацсан бэ гэдэг нь молкотой гэсэн Москва гэж бид нар талхан дээр л явж идсэн шүү дээ. Эсвэл нэг торт, кек, янз бүрийн хийгээд ашигладаг. Тэгэхээр өөрөө бол ингээд рол хийх ашиглах гэдэг юм шиг байна. Зөв. Рол чин сүшиний одоо яг сүшигийнхаа будааг амтлах гэдэг юм шүү дээ. Заавал нөө сүшин дээр бол бид нар нөө эсгтэй будааны эсгээр ч юм уу сүшинийхаа хамтлагдаг болвол бид нар гэр доорх материалаараа ичнээс молко явуулчих чинь тий. Дөнгөдлийн хажууд нь шар тостой сахартай гой будаага хийчихэд тэрүүгээр жимс яагаад жимс тавиад гой сүшиж болохгүй. Тэр ч бол ямар ч асуудалгүй байхгүй. Тэгэхээр бид нар байгаа юмараа ашиглан баяжуулах, хоолыг баяжуулах. Энийг баяжуулах. Зөв. Үүн хөшлөлөөр хол яг гуруулаа байсан тулгаа маань байсан. Энэ удаа хоёлаа. Тэр би одоо ийшээ нэг ярих гад бас жоохон балах гадах шиг байна. Тэгээд анхаарал ийшээ аа. За тэгээд хоёлаа одоо ажилдаа орлоо. За ажилдаа орё. Ихэд бол энийг ингээд хараад авчвал манайхаа энэ дэр бол би ингээд молко явуулчлаа. За юу, молкогоороо амталсан гэсэн үг. Будаага. Нэг их биш. Ягаад бол бас нэг хитрхи их хийчээр хүүхдүүдэд бас нэг зам. За би хэвлэг юм бол их байхад хэцүү шүү дээ, тийм. Будаа явуулчлаа. Тэгвэл энэ болохоор бүрэн манжин. Бүрэн манжингаа болохоор ингээд зөвлгөө явуулаа будаага өнгө орж ин бид нар. Будаага ингээд өнгө орж байгаа. Тэгвэл энэ дээр шар тос. Шар тосноос ирэхэд бас хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй. Тэхний их биш заяа. За, тэгэхээр ингээд та бүхэн үзэж байгаа юмсаа сайн хараад байгаарай. Юу юугаар яаж хийж яана. Магадгүй та нар ингээд заавал энэ материалаар биш дурын боломжоор жимсээ аваад хийж болох нь байна шүү дээ ерөөсөө. За. Тэгвэл энэ гурван төрлөөрөө ирэхэд бид нар одоогийн сүши гэдэг рол гэдэг юм ирэхэд бол бас хийж үзүүлье. Гар доорх материалаараа гэрийн нөхцөлд тэгээд бас нэг хүүхдүүдтэй амтрахан өгөхийн тулд ийм хүмүүс та. Энэ ер нь хаатын тамхи нэр захиалч гаргуулыг өөрчлөчлээ хэд он юм байна тийм гарах боломжтой гэсэн үг. Хаатын тамхи дээр бол гарах боломжтой. Тэгэхээр ихэд марк нэг бас би байхгүй бол бас тийм. Яагаад бол би бас ажил ихтэй чи хуржил ажиллаж чинь амарч байгаа өдрүүд бас байдаг болохоор хэцүү. Гэхдээ өмнө маа дээр захиалга өгөөд явчих юм бол би бол гаргаад болцоо. Манай хаатын тамхи бол ерөөдөө 250% хүлээн авалт явж идэг. Тэгээд ерөөдөө бол хойно гэр амралтууд байна. Хойдолтой бас байшин амралтууд байгаа. Тэгээд дээрээ буудлын хөрөг байгаа. Манайх ерөөдөө бол би бас энэнийхэн
нэг гоё шторк маягийн нэг хийгээд оруулах гэж бодож байгаа. Тэгэхээр илүү бас наад ирэх түвшний гэсэн юм гэдэг баг. Яг л бас миний гараа болыг бас миний найзын гараа болох гэсэн үг боломжтой шүү дээ. Тэгэхээр за роло ингэж ажилтаа боллоо. Мангар их юм юм. Зүгээр үстэй. За тэгвэл хэсэг минутын дараа тавыг бас яаж хийх вэ? Яаж тавих вэ? Яаж ролыг хийх танд байна. Баярлалаа. Чи мангогоор бол чимсний суши алимаар бас хийлээ. Тэнгүүдлээ гүзээлцэн болоо. Тэнгүүдлээ бас хажуугаар нь гүзээлцэн, алим, манго, авокадо тэгээд ихэд ханах чимс тэгээд луу орсон. Ер нь бол боломжийн юм байна. Гэрийн үсэнд бага бүтээгдэхүүн байгаа Монгол маяг тийм баялаа жимсээ гэж. Ер нь бол ялангуяа асуудалтай хийлээ. Яг болж байна. Сайхан байна. Та нарт ямар харагдаж гоё яваас. Ерөөдөө нэг хүүхдүүдэд бас ерөөдөө гэдэг үгийг болиё гэж бодоод байгаа хүмүүст яалчгүй цамс хэлж байгаа. Яг бол хүүхдүүдэд зориулсан тийм хүүхдүүдэд жоохон өнгөлөг хүүхдүүд хэлэх юм чинь ингээд том хүмүүс ч гэсэн бас нэг жоохон жимсээр хийж байгаа олон төрлийн жимсээр хийж байгаа. Тэнгүүд чинь өнгө жоохон олон төрлөөр ороод ирэхээр илүү хамтдаа харагдаж байгаа. Тэр бол тийм хүүхэд гэлбэл том хүн одоо манай нөр хэлэхэд апдейт хөдөлж штэ өөрөө ирэхгүй аа. Төрөл бүрийн жимс байна. Адаас молко өнөрчж जैन, шаартаас өнөрчж जैन, хүрэн мэнжин өнөрчж जैन сайхан. Зэн чи ямар гоё. За энийг бол ихэд хараач. Энэ болохоор рол гэж яваад байна. Ихэд бол киви, манго, тэгээд луу, ихэд нэг эрхидэл гэж яриад байгаа яах вэ? Эрхидэл гэдгийг алгасч байна. Маш олон шүүмж ирсэн шүү. Тэгэхээр за миний нэс тайлбарлая. Миний ажиллаж байгаа одоо пиклет одоо луунд ах шиг байна. Тийм. Одоо дарсан ногоонууд байна, балсамик винегер байна. Тэгээд алим байна одоо юу яаж байгаа юм бэ? Ямар ч гоё л байна. За энэ одоо хүрэн манжингийн байна. Үзэн манго Тио. Энэ болохоор яг суши гэдгээр нь яг хийж үзлээ. Тэгэхээр ихэд бас сонирхолтой байгаа даа шүү дээ, тийм. Харин тийм. Өнгөн тэгээд ихэд ингээд ерхэдөө гэдэг үг. Гэхдээ ер нь бол манай эмэгтэйчүүд ээжүүд ч гэлгүй аав нар бас хийж өгч болох юм байна. Тэр дунд цэцэрлэгийн багш нар ерөөсөө төрөл бүрийн дорын жимсээр одоо хэлбэрт оруулан нэгэн зорон гэрчиж тий өөрийн хүсснээр одоо будаага амтлан хэвлэж одоо бицэн өрсөлдөө бас өөрсдөө баянхан ширээнд тавьж болох юм байна. Тэгэхээр энэ хүү одоо суши ролыг хаадын тамаар ресорт тэрэлжээс та бүхэндээ төлөөлж байна. Үнэхээр сайхан байна. Нэгийг одоо амсчмаар ах ямар баяр гэж тэгэж. За, амсаад үзэр юм байна. Яа. Одоо сэрэг харагцсан. Ой. Энэ суши жамтай жимс амтагч. Тэгэлгүй яг чинь алим явж байгаа. Янз юм байна. Танарт өнөртөж гэнэ үү? Эдмэр бол гэртээ яаж ийдсэн материал аваад. Тэгэхээр өөрсдөө материал аваад хийж байгаа. Амт толгой. За бодааны өөрийнх нь амтагдаж байна. Жимсний амт, далайн байцааны амт, соусных нь амт. Яг дөрвөн төрлийн амт бол өсвөнөөс амтагдаж байна. За тэгээд үзэгчтэй хандаж тогооч ухаан пэйжийг дагдаг хүмүүс сонсоод юу гэж хэлбэр. За, ерөөдөө бол дахиад ерөөдөө гэдээ явчихна. Энэ ерөөдөө гэдэг үгийг бол яг хаях гээд байгаа шүү. Тэгээд хичээж л явна. Тэгээд би бол ерөөдөө ингэж бодож байгаа. Дахиад ерөөдөө явсан. Энэ бол жок явлаа тэгэж. Пранк байсан маа. Тэгээд пранк байсан маа гэснээр пранк байдаг нөхөр чинь яг хоолнд хийж идэх гэсэн дээр. Байдгүй шүү. Одоо энэ торт өмнө нүдэнд л нэлээд айдаг сурагтай. цааш завгүй явж байгаа. Удахгүй усаас ирээд одоо яг энэ тогоочин ухаан пэйжд бол бид хоёр өөрсдийнхөө сонирхол мэргэжлийн дагуу холбогдоод энэ бүх зүйлийг бол хийж байгаа. Тэгээ зүгээр ч нэг хийгээгүй та нарыг бас хийж сураасаа ингэж хийж болд юм байна санаа аваасаа гэсэн үгнээс цаг заваа гаргаад бүх бичлэгийг хийж байгаа шүү. Тэгээд танд цаалагдсан бол энэ лайкийн дараа subscribe болоо те бла бла share хийгээд коммент хийрээ. Тэгээд
цаашдаа бас илүү олон бичлэг оруулна. Илүү олон бичлэг дээр бас сонирхолтой юм оруулахаар манайхан бас тиймэрхүү юм хийлгэмээр байна. Ийм юм хийгээд өгч тий. Одоо баярын ширээ удахгүй баяр болох чинь шинэ жил болох чинь. Тэгэхээр шинэ жилийнхаа ширээн дээр бид нар нуус шарж үзмээр. Том бичгэн хөөргөн тоороо шармаар байна тий. Эсвэл бол тийм юм хиймээр байна гэдэг юм бичих юм бол бид хоёр та нарт зориулт бас хийж өгөхөд бэлэн байна. Тэгээ цаашдаа бас хамтраад ажиллах алтан байгууллага ч юм уу тий. Бас сонирхолтойгоор юм хийлгэж байгаа газар байх юм бол бидэртэй холбогдорой. Хамтдаа хийн. Зүг. Ер нь бол хамтдаа хөгжижтэй Монголын тавгаш нэг. Ер нь бол хоол Монгол хоолны урлаг Монгол хөгжихийн төлөө за. За ерөөдөө бидэртэй хамт байгаарай. Тоочийн хамт хийж утсан. Цаашдаа шеэр хийгээд өгөрөө. Илүү олон зүйлийг хамтдаа хийн. Шеэр гэдэг шиг бас зүгээр шеэр гэдэг юм байлээ. За ороод манайх бурцаа симби шеэр. Албаар энэ дээр ерөнхийдөө гэдэг үгийг албаар хэлж байгаа. Яагаад гэвэл ерөнхийдөө гэдэг үгийг битгий хэлээрэй гэх тусам улам л зөрүүдлмөр санагдаад байгаа. Ерөнхийдөө шүү. Тэгэхээр одоо надад хаатын тамга ресорт нэг залууг ажилласан. Итгэлгээд. За хүмүүс одоо итгэд хам гинөө баян итгэл би ойлгоогүй. Ерөнхийдөө гэдэг юм байна. Харин тэндээ байгаад ерөнхийдөө би сураад байгаа юм шиг санагдаад байгаа. За өөрөө үзвэл бас лайк. За гал. За гал.